За сайн бацгаана бүгдээрээ. Өнөөдөр би та бүхэндээ Миланд очиж Милан хотод очиж Packaging Premier буюу савлгааны компаниудын үзэсгэлэнт очиж үзснээ танилцуулах гэсэн юм аа. Тэгээд би сүүлийн хэдэн сар болвол өөрийнхөө лааны брендийг үүсгэж байгаа. Тэгээ миний лааны брендийг нь болохоор юу гэдэг вэ гэхэлэр хад цүрх гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол хад цүрх гэсэн энэ лааныхаа брендийг хөгжүүлж эхлэхэд надаа ер нь ингээд лаа хийгээд зарахад юу яадаг юм бэлээ. Positioning гэж хэлдэг англи хэлээр. Тэр нь болохоор монгол хэлээр хэлгээд жоохон өөр утга санаатай байх. Гэхдээ байр сууриа олох гэх юм уу? Байраа олох тий. Тодорхой хэмжээний үн өртгөө тогтоохын тулд өөрийнхөө ямар орчим байрлалт монгол хэлээр мэдгүй байна. Өөрийгөө positioning байрлуулах бай. Өөрийгөө байрлуулах бай. Гэдэг бол айгүй чухал. Зүгээр нэг швейцар франкаар бол 10-20 франкын лаанууд болол хацгүй хямдхан лаанууд байна. Тэгэхээр би лаага тийм хямдхан зарах хэрэгтэй юу? Эсвэл арай жоохон илүү маржин буюу маржин ихтэй арай жоохон ашиг ихтэй лаа зарахын тулд би яаж байрлуулах вэ? Өөрийнхөө брендийг яаж байрлуулах вэ? Тэгэхээр арай жоохон илүү маржин ихтэй лаа зарахын тулд өөрөө чанартай байх ёстой. Тэгээд ер нь брэнд хөгжүүлэлт гэсэн зүйл байх ёстой юм байна лээ. Тэгээ энэ нь болохоор надаа маш сонирхолтой байгаа. Ерөнхийдөө бол лаа ихэд бол хайцангуй амархан. Яг нэг хэдэн анхаарах юмнууд байгаа. Ялангуяа тогтмол хийж зарах юм бол байнгын чанарын мэдээж төвшнгөө тогтмол байлгах энэ гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүд байгаа боловч лаа ерөнхийдөө бол хайцангуй амархан лаа хийж болдог. Гэхдээ арай илүү ашигтай зарахын тулд брэнд хөгжүүлэлт гэж байх хэрэгтэй. Тэгээд тэгэхээр брэнд гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг бас өөрөө тэр үйлдвэрлэж байгаа хүн өөрөө ойлгох хэрэгтэй болж таарч байгаа. Ер нь энэ нь бол бүтээгдэхүүн болгон дээр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болгон дээр ялгаагүй байдаг юм байна лээ. Тэгээд жишээлбэл ямар нэгэн брэнд хөгжүүлнэ гэдэг бол тэр брендийг хараад тэгээд хүн шууд анхныхаа сэтгэл хэсэг хугацаанд харж сонсож эзэлснээ эцэст тэр брендийг ерөнхийдөө нэг төсөөлттэй болсон байдаг те. Тэрний хөгжүүлэлттэй ерөнхийдөө гэж ойлгож болно. Тэгээд ерөнхийдөө бол үнэтэй брэндүүд бол нэг онцлог мэдээж юм байдаг. Ихэнх тохиолдолд бол ерөнхийдөө чанартай байдаг. Хуучин бол ер нь ерөнхийдөө бол байнгын хамгийн чанартай нь байдаг гэсэн. Гэхдээ одоо сүүлийн үед бол fast fashion буюу түргэн энэ фэшнийг дагаж бас чанар муутай үнэтэй брэндүүд бүтээгдэхүүнүүд үнэтэй брэндүүдээс бас гарах болсон. Гэхдээ ерөнхийдөө бол чанар гэдэг нь бол үнэтэй брэндүүдийг тодорхойлж байдаг. Тийм учраас миний үйлдвэрлэж байгаа лаа бол өндөр чанартай байх ёстой. Тэгэхээр би миний лаа өндөр чанартай байна гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхлээр лааны хувьд юу гэж байна гэхлээр лааг савлж байгаа савлгаанууд байна. Тэгээ мэдээж лаа өөрөө байна. Гэхдээ лаа өөрөө бол мэдээж тухайн бүтээгдэхүүн чинь хоёр юмнаас шалтгаална. Нэг нь болохоор материал, нөгөөх нь болохоор хийц гэж байгаа тийм. Тэгээ мэдээж хоёр юмн дээр анхаарах байгаа. Материалыг бол хайцангуй энийг авна гэл тэгээ шийдэх юм бол сайн чанарын материал гайгүй газраас авч болно. Харин хийц
болвол өөрөө туршилтууд хийжэж тэр одоо премиум буюу өндөр үнэтэй зүйлийн тэр мэдрэмжийг өгөхөөр хийж болно. Лан дээр бол харьцангуй амархан гэхдээ бас анхаарах хэдэн яригтай зүйлүүд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол тэрнээс гадна бол мэдээж савлгааны материалууд байдаг. Ер нь премиум өндөр үнэтэй брэнд болгонууд маш сайн тансаг савлгаатай байдаг. Тэгээд тэр нь болохоор наазах нь лааны сав тэгээд буюу тэр савлгаа нь тэгээд яарлаг нь тэгээд гадуур савлж байгаа савлгаа байдаг. Тэгээд би одоо харцсангуй арай жоохон үнэтэй дулаан дунд өөрийнхөө лаг байрлуулахын тулд би савлгаан дээр маш их анхаарах хэрэгтэй болчихж байгаа. Энэ маш их надад маш их сонирхолтой байсан. Одоо энэ чиглэлээр те явах нь. Тэгээ ерөнхийдөө хичнээн ийм ла хийхэд яг өөрөө бол тийм хэцүү биш ч гэсэн лааны брэнд хийн гэдэг бол ерөнхийдөө бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэсэн үг. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө нэг юм жижиг бизнес болж тарж байгаа. Тэгээд жижиг бизнесийг хийхийн хэцүү юмнуудын нэг нь бол мэдээж маркетинг. Яаж хүмүүст бүтээгдэхүүнээ хүргэх вэ? Яаж бүтээгдэхүүнээ таниулах вэ? Тэгээд миний бүтээгдэхүүн юугаараа бусдаас ялгарах вэ гэх мэтлэн зүйлүүд байгаа. За тэгээд би ерөнхийдөө сүүлийн хэдэн сараа бол савлгаан дээр тэр одоо хийц доторх материалаас гадна савлгаа бол маш чухал юм байна. Тэгээ unboxing гэж англиар хэлдэг буюу ямар нэгэн бүтээгдэхүүнийг шинээр нь аваад задлах тэр үйл явц бол бас маш чухал байдаг. Тэгээ би сүүлд ингээд янз бүрийн exhibition одоо юунуудыг үзэсгэлэнгүүдийг харж эхэлсэн ивентүүдийг тийм тэгсэн чинь хамгийн ойрын тэгээд том хэмжээний exhibition болохоор Миланд байсан. Италийн Милан хотод. Тэгээд ер нь болохоор жилд нэг л удаа болдог. Швейцарийнх нь болохоор сая 1 сард өнгөрсөн байсан баха. Тэгээд би дараа нь харж таарсан. Тэгээд энэ Швейцарын Миланых нь болохоор 5 сарын 19, 20, 21 гээ 3 өдөр болсон. За тэгээд тэрэн дээр нь бүртгүүлээд тэгээд гаднаас оролцож байгаа хүмүүс бол үнгүй юм байлаа. Би бодохдоо энэ орж байгаа компаниуд нь нэлээд хэдэн мянгыг төлж оролцдог баг. Яг тэгвэл өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаж танилцуулах гэж байгаа учраас. Тэгээд нэлээх мөнгө төлдөг байж магадгүй гэж бодсон. Тэгээд тэгээ одоо жишээлбэл энд нь би очиод ерөөсөө нэг л өдөр оролцсон биш 2 өдөр оролцсон байна. Нэг нь орой нэлээд оройтсан. Эхнийхэн өдөр нь болохоор нэлээд оройтой. Тэгээ маргааш нь очсон байгаа. Тэгээд тэгсэн чинь энэ одоо өдөрлөг дээр нь очсон чинь хамгийн том брэндүүдийн савлгааны компаниуд ирсэн байсан. Тэрнээс гадна бас стартапууд бас байсан. Тэгээд дээрэс нь Хятадаас бас хэдэн мэдээж компани байсан. Тэгээ ихэнх нь бол талаас гарна бол мэдээж Италийнх нь өөрсдийнх нь компаниуд. Тэгээ Италич угаасаа одоо тансаг эдлийн бүтээгдэхүүнүүдээр бас алдчихдаг болохоор мэдээж хангалттай их компаниуд байгаа. Тэгээд ингээ оролцсон байгаа. Тэгээ очиж үзсэн байгаа. Тэгээ мэдээж энэ савлгааны том компаниуд байсан. Тэгээ миний хувьд бол юу чухал гэхлээр нэгдүгээрт ер нь савлгааг судлах савлгаа ер нь бүх савлгааны дотор гадар материалууд тэдрийг судлах янз бүрийн принтлэх технологиудыг судлах танилцах өмнө нь бол мэдээж би өөрийнхөө лейблийг хийхин тулд баг зэргийн судалчихсан байсан. Ерөнхийдөө ойлгоцтой болчихсон. Гэхдээ энэ ивент дээр илүү очиж одоо миний мэдгүй өөр юу байна гэж тэрийг харах гэж очсон. Тэгээд дээрэс нь бас ер нь дажгүй тансаг савлгааны компани
Гэхдээ бага хэмжээгээр үйлдвэрлэдэг. Англиар болохоор Mindest Order Quantity гэдэг. Тэгээд team компани байна уу гэж одоо жишээлбэл миний хувьд бол нэг 100 200 ширхгээр үйлдвэрлээд зарах боломжтой team компани миний хувьд байна уу гэж. Тэрнээс л тэртээ дөрвөө энэ хамгийн том юунууд ч болохоор одоо савлгааны компаниуд ч болохоор угаасаа л амар сайн үйлдвэрлэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг ширхгийн үнэ ерөнхийдөө айгүй гайгүй байдаг. Гэхдээ асуудал нь болохоор хамгийн бага үйлдвэрлэлтийн хэмжээнд жишээлбэл 1000 ч юм уу эсвэл 2000 3000 хөвчлэн 5000 4000 5000 байдаг. 3000-аас эхлээд тэгэнгүүт миний хувьд бол одоохондоо тэр бол сонголт биш. Надад бол өсрөөл нэг хэдэн зуун ширхэг үйлдвэрлэх тийм тэгсэн ирнэ чанар сайтай гой харагдцтай тийм савлгааны компаниуд одоо надад хэрэгтэй байгаа. Тэгээ мэдээж энэ юунд нь болохоор үзэсгэлэнд нь болохоор бас стартапууд оролцож байсан. Тэгээд нэлээд дайгуу тэгээ хүмүүстэй яг уу ярьж хамаагүй би жоохон чөлөөтэй ярихыг ботсон. Тэгээд одоо нөгөө нэг ингээд чөлөөтэй яриад тэгээд аль болох ирчихгүй одоо яг тэгэхээр би өөрөө нэг жижигхэн лааны юм үйлдвэр байгаа. Эдгээр болохоор жишээлбэл Prada, Omega, Tissot гэл тэгэл одоо L'Occitane ч гэдэг юм уу. Тиймэрхүү том дэлхийн хамгийн том брэндүүдийн савлгааны компаниуднаас одоо хамтарч ажилладаг. Тийм байсан. Тэгээд одоо энэ видеоны төгсгөлд хамгийн сүүлд нь энэ нэг Smash гэж байлаа. Тийм нэг зөөлөвчин компани байсан. Одоо зөөлөвч бол маш чухал байдаг. Нөгөө юунууд одоо хамгаалтын зөөлөвч шүү дээ хэсгэн дотор байдаг. Тэр нь болохоор айгүй чухал байдаг. Тэгээд би өөрөө одоо арай жоохон тансаг хэрэглээний лав үйлдвэрлэж байгаа учраас бас одоо жоохон ойр орчин эко чиглэлтэй байвал зүгээр штэ. Нэг амар пластик энтер биш. Compostable гэдэг одоо биологийн хувьд задрах чадвартай байвал зүгээр. Тэгээд энд нэг ийм Smash гэж байсан баха. Тийм компани байсан стартап. Тэгээ энэ компани нь болохоор одоо миний ланд зориулж хэлбэрээр нь хийж өгнө гэсэн. Тэгээд маш цөөхөн хэмжээний 12 30 40 100 ширхэг ч гэсэн үйлдвэрлэх боломжтой гэж болсон. Тэгээд үнийн хувьд бол бас гайгүй 1-2 хэд баг шиг байсан. Нэг ширхэг нь тэгэнгүүт миний хувьд бол айгүй боломжтой болж байгаа. Яг тэгэхээр тэртээ дөрвөө савлгааны материалууд бол ерөнхийдөө тэр харчим болж байгаа. Тэрнээс яг жоохон бага байж магадгүй. Гэхдээ үнэхээр сайн бүтээгдэхүүн байх юм бол бас би өөрөө харж агаад шийдэж болно. Тэгээд магадгүй Smash-тай би холбогдох байх. Тэгээд ерөнхийдөө бас энэ ивент нь болохоор яаж болт юм байна гэж сонирхсан. Тэгээ ямар савлгааны компани байна. Тэгээ дээрэс нь уутнууд хэрэгтэй байдаг. Бас тэр нь одоо жишээлбэл брэндлсэн тий миний брендийн нэрийн дээр нь бас гоёор брэндлсэн тийм компани надад бас хэрэгтэй байгаа. Би өөрөө болохоор одоохондоо fast printing-ээр лейблээ одоо ярилцлага хэлгүүлсэн. Гэхдээ fast printing болвол үнэхээр гоё компани, үнэхээр гоё яарлаг үйлдвэрлэдэг тийм компани байгаа. Гэхдээ fast printing болохоор кэдэ савлгааны материалууд байдаг ч гэсэн яг гол өөртөөх нь гол бүтээгдэхүүн нь болохоор савлгаа биш. Тэднийх болохоор ихэвчлэн label, тэгээ flyer, тарааж өгдөг хуудасууд гэх хэмчлэн тиймэрхүү зүйлүүд байдаг учраас тэгээ дээрэс нь ойрхоноос хэрвээ бас нөгөө материал нь хурж ирэх юм бол бас ашигтай юм уу гэж бодсон. Тэгээ мэдээж Итали бол үнэхээр гоё тансаг эдлийн үйлдвэрлэлийн улс байгаа. За тэгээ юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ савлгааны үйлдвэрлэл гэдэг бол үнэхээр юм өөрийн гэсэн орон зай байт юм байна. Мэдээж ямар нэгэн салбар руу орж үзэг байхдаа хүн ерөөсөө юм анзаардаггүй.
Тэгтэл энэ савлгаа гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг бол сүүлийн үед би маш их ойлгож байгаа. За тэгээд өнөөдөр миний видеог үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн удаа уулзтлаа. Баярлалаа. Энэ нас цэвэр модноос хийсэн. Модноос хийсэн. Юу юм бэ? Зөөлөвч юм байна. Тэгээ ерөнхийдөө цэвэр модоор хийсэн юм учраас хартангуй үнэтэй бүтээгдэхүүнд зөөлөвч хийх зорилттой. Хямдхан одоо бүтээгдэхүүнд бол ерөнхийдөө үнэ нь бол арай үнэтэй гэх юм байна.